За өвхөр сонгон маань өрөө өгч байна. Энэ гадна талынх нь хальсан ингээд унаад ирэхээр зэрэг би ингээд боогоод ийм тороор одоо ингээд нэмгэн ийм тороор гадна талаар нь ингээд бооцсон. За одоо энэ цэцэглээд бүр ингээд цэцгэн дэлбэлээд ирэхээр энэ нүур нь гарна. Тэгэд үрийг унахгүй авахын тулд би ингээд боочлоо. За нөгөөд бол нь болохоор арай жижигхэн байна. Тэр бас энэ бол гүйтж байна. Энийг боож болж байна. Яг ингээд болоод хагараад ирэхээр нь зэрэг боочхлоор тэгээд өрн энэ цэцэглээ тэгээ өрн бүрэн боловсроод ийм гоё ягаан цэцэг гарна. Энэ цагаан байгаа нь ягаан болоод тэгээд дотроос нь хар ур гарна. Тийм учраас энийг ингээ хатан талаар нь одоо би ингээ бооцсон байна. За энэ дээр урайтай харагдаж байна сайн. За ингээд өвхөр сонгоныхоо үрийн аванда порыгийнхоо тэгээ эргчил тарин эднэр арай болоогүй байна. Энэ болоогүй байна. Яг ингээд өөр аянда хагараад энэ нь ингээ унаад ирэхээр нь зэрэг гадуур нь ингээ боочно. За та бүхэнд бас амжилт хүсье.